Артур Конан Дойл зохиолынхоо гол дүртэй ширүүн өрсөлдөөн үзүүлж чадах. Түүнтэй энэ зэрэгцгүйд сөрөг дүрийн ярилдаг гарсны эцэст хүрсэн үр дүн нь профессор Джеймс Мориарти байв. Хэд хэдэн цувралд удтал тэмцэлцсэний эцэст эдсийн асуудал цуврал дээр Швейцарын Райхенбахын хүрхрээнд Холмстой тэмцэлдэж байгаад нас эцэслдэг юм. Гэвч нэг их удалгүй Шерлок Холмсын мөрдөгчийн карьерийн ихэнх үеийн талаар гардаг. Айдсын хөндий цуврал тэрээр дахин гарч ирдэг. Өдгөө уншигчдын ой тойнд алдарт мөрдөгчийн домог мэт адал явдлууд түүний гол өрсөлдөгч профессор Джеймс Мориартигүйгээр төсөөлөхийн аргагүй болсон байна. Профессор Мориартигийн айдас төрүүлэн Ерөв улсын их хүчин түүнийг Холмсын сүудэрт оршдог хувилбар байдлаар төсөөлж бүтээсэнтэй холбоотой гэж үздэг. Энэ нь хэрвээ Холмс мөрдөгч болох замыг сонгохгүйгээр гэмт хэргийн ертөнц рүү орсон бол тэрээр ямар байх байсныг уншигчдад харуулсан гэсэн үг юм. Гадаад төрхийн хувьд эдгээр хоёр эрхмийг хүмүүс тесөөр гэж боддогч үнэн хэрэгтээ Холмсын гадаад төрхийг илэрхийлэх содон шинж тэмдэг бүрийг баг зэрэг хэтрүүлж бүтээсэн гэдгээ Артур Конан Дойл өөрөө бүтээн зөвшөөрсөн байдаг. Сөрөг дүр болохын хувьд түүнийг зохиолч өөрийн хамгийн дургүй хичээл болох математикийн профессор болгон харуулсан бөгөөд Джеймс Мориарти 21 настайдаа айл гаврын сэдвээр эрдэм шинжилгээний ажил бичиж Европ даяар алдаршжээ. Түүний бичсэн жижиг гаригийн хөдөлгөөн нэг сэдвт бүтээлийн талаар Холмс академик ертөнцийн ямар ч эрдэмтэн энэ бүтээлийн талаар шүүмж бичиж чадхааргүй гайхалтай болж хэмээн үнэлдэг ажээ. Уг бүтээлийнхээ ачаар Мориарти Английн их сургуулийн профессор болдог. Гэвч түүнийг тойрсон бараан цуурхал аажмаар нэмэгдснээр тэрээр профессорын ажлаа хүлээлгэн өгч гэмт хэргийн замналдаа бүх цагаа зарцуулж эхэлдэг юм. Ингэснээр тэрээр урд хожид хизээж дуулдаж байгаагүй асар том гэмт хэргийн сүлжээг хинч сэжиглэмгүй байдлаар бий болгож удирдах болжээ. Зөөрөлбөл тороо нэхэж өөрөө төвөөс нь удирддаг аалцтай төстэй юм. Гэвч торны үзүүрээс эхлэн хөөж явсаар Холмс түүнтэй төвд нь болдог юм. Дийлэнх гэмт хэрэгтний түүхийг зохиолчид тэдгээрийн үйлдэлээр нь дамжуулж илэрхийлдэг бол профессор Мориартигийн хувьд энэ нь тодорхойгүй юм. Учир нь Мориарти хизээч хэн нэгнийг сурдуулж, дээрэмдэж, эсвэл хинээс ч юу ч хулгайлж байсангүй. Холмс түүнийг 18 дугаар зууны хар талын суудан Джонатан Уайлдтай зөөрлөж байна. Джонатан Уайлдын хувьд Лондон хотын гэмт хэрэгтнүүдэд төлөвлөгөөгөө хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, хариуд нь олсон ашигын 15%-ийг авдаг байжээ. Уайлд эхэндээ хулгайчийг илчилж орон даяар алдарсан ч үнэн хэрэгтээ тэдэнтэй хамтран ажиллаж зохиолын дагуу золиос нь гаргахаар тохирдсон гэмт хэрэгтнийг илчилдэг байсан болохыг хожим нь хүмүүс мэдсэн юм. Шерлок Холмс цувралын талаар дагнан судалдаг судлаач профессор Мориартигийн дүрийг Джонатан Уайлд гэхээс илүүтэй Адам Вортийн амьдралаас сэтвэлсэн гэж үзэх нь бий. Учир нь зохиолч Артур Конан Дойлд Атлантын далайгаар аялаж явхад нь Америкийн нэгдсэн улсын мөрдөгч Уильям Пинкертон Адам Вортийн талаар ярьж өгсөний дараа Мориартигийн үйл явдлууд төстэй байдлаар өрнөж эхэлсэн тухай тэрээр дурсамж номондоо хуучилжээ.